Бичлэгээ үзгээр орж ирсэн та нартай бүгдэнд нь маш их баярлалаа. За энэ удаагийнхаа влог дээр Анандын сургуульд орж байгаа процесс болон Аннагийн анхныхаа цэцэрлэгтээ явж байгаа эхний өдрүүдийн талаар бичлэгийг бэлдсэн байгаа. За Япон улсад байж байгаа сургуульд орж байгаа хүмүүс бол ингээд цэцэрлэгээс нь дүүргээс нь цаанаас нь бичиг ирээд сургуульдаа явж эхэлдэг бол харин Монголоос шууд хурж ирээ сургуульд орж байгаа хүмүүс бол эхлээд дүүрэгдээ очиж бүртгүүлэх шаардлагатай байдаг шүү. За өнөөдөр Анандын баг сургууль руу бүгдээрээ явж байна. Баг сургуульд одоо энэ эх 4 сард орох гэж байгаа учраас наанах бэлтгэл ажлууд нь ингээд 10 сараас ахуулаад эхэлж байна. Цэцэрлэг ч гэсэн ер нь тэгдэг тий. Цэцэрлэг ч гэсэн одоо 4 сард эхлэх гэж байгаа л 10 сарын үеэс ахуулаад бэлтгэл ажил эхэлждэг тий. Өнөөдөр сургуультайгаа очиж танилцчаад дээрэс нь эрүүл мэндийн ажлагт ороод жаалжуул юмнууд болно гэсэн. Бүрэн бүрэлдэхүүнээр явж байна. Харин яаж хат нүнэ өглөө Анандын цэцэрлэг дээр нь бас шинэ жилийн чигтэй Апиокагийн хурал эцэг гэхийн хурал маягийн юм болоо тийм. Урлагийн үслэг юм да тийм. Урлагийн үслэгийнх нь хурал маягийн юм болоо тэрэндээ Ананд хоёр суучаад ирсэн. Ананда конничива. First time I saw you through the boba shop window, I didn't think it was. За ингээд энэ удаагийн уулзалтаар эх 1-р сар дахин нэг удаа хурал болох үеэр хідэн төгөөрөгний юу худалдан авах ёстой юм. Мөн хүүхдийн эрүүл мэндийн байдал нүдчих хамар хоолойн энгийн үзлэгүүдийг хийгээд за үзлэгийнхэн цаасыг аав ээжүүдэд нь өгөөд заман дээрээс нь сургуулийн зарим одоо мэдээллүүдийг өгөөд энэ өдрийн уулзалт ерөнхийдөө дууссан байгаа. За одоо энэ харж байгаа бол бидний худалдаж авах ёстой зүйлсийн танилцуулга байна. Үнтэйгээ ингэ бичсэн байдаг. Норот тавьдаг. Тэг гар ядрахаас сэргийдэг чид амтан доороо тавьж ирсэн. Анандыг сургууль руу оруулаад шидсэн. Гурав. Одоо буцаагаад авахгүй явж байна. За ингээд яг 3 сарын дараа ахин уулзж байна. Энэ удаагийн уулзалтаар бид нэр өмнөх уулзалтан дээрээ бэлдсэнчлэн бүх мөнгнүүдээ бэлдэж хурж ирээд хүүхдийнхаа эдлэл хэрэгслүүдийг нь худалдаж авах. За дээрэс нь энэ эдлэл хэрэгслүүдээ яаж нэр усыг бичих, яаж хямдах, яаж бэлтгэх тэ тэр бүх мэдээллүүдийг өнөөдөр ингээд өгсөн. За мөн хичээлд орохоос өмнө хүүхдүүдэд юу сургах ёстой энэ зэрэг мэдээллүүдийг энд өгсөн байгаа. За миний охины цэцэрлэгтээ явах анхны өглөө хоёлаа одоо нүрэ угаана. Уцаа өмссөн. Бэлэн. Ийм 4 хоногийн дараа 8 сар орох гэж байгаа охин байна. Өөрхөн цэцгэн нох мохтой юм уу миний охин? Одоо тийм нацтай амт. Дүүгээ хөргөж өгч байгаа хүн тэнд. Нацтай орлол үлдлээ бурхан минь. Ямар ч хэвчтэй угаасаа л ингэж бодож л байсан л та. За тэгээ цагийн дараа очиж авъя да. Омо. Не хүрхийдээ миний охин хаалга. Тэгээ унтчихсан хөлтсэрээ дүүгээ хамт авахар явах гэж байна.
Машин хараа минь. Машинууд ирж байгаа ч. Сайн харж явахгүй. Миний хөтэ ингээд зогсоод ингээд. За. Окей. Даан ойлж байгаа л. Яа наа. Өөр хийдэ дээ дүү. За энэ охин байна. Энэ ингээд цэцэрлэгийнх нь малгай. Энэ ингээд нарны хамгаалалттай ийм малгаануудыг Японы цэцэрлэгийн хүүхдүүд өмсдөг. Ананд ч гэсэндээ энэ стонгонгоор л өмссөн дөө. Болчихл дөө. Гомэнэ. Энэ хаатлахын энэ хүзэн хамгаалдаг хэсгийг бас авчдаг. Нар болон салхинаас хамгаалдаг хэсэг. За энэ ингээд амнагийн бэлтгэстэй юмнууд нь бэлтээд явж байна. Тэр орных нь өглөө дэвсгэр даав байна. Энэ нэг шийх юм бол хамгаалдаг юм орон дээр нь дэвсдэг. За энэ малгай, энэ болохоор аюулаас хамгаалах малгай нэ. Өмсч үзвэл. За өмсч үзэж явах энэ хоорондоо нэг мэдээлэл өгөхөд Японы цэцэрлэгүүд одоо нялх хүүхдүүдийг авдаг энэ цэцэрлэгүүд нь хүүхдүүдийг дасгах маягаар эхний 14 хоног хичээлдэг. Эхний өдөр ганцхан цаг, дараагийн өдөр нь цаг 30, дараагийн өдөр мөн цаг 30, тэгээ 2 цаг, 3 цаг, 4 цаг гэж явж хагаад ингээ хүүхэд нэлээд цэцэрлэгтэй гайгүй болоод ирэх үед нь бүтэн цагаар авч эхэлдэг болтгоо. За тэгээд Японд бол хүүхдийг заримдаа 50 хэдэн хоногтойгоос нь ахуулаад аавн ихэвчлэн 96-8 сартаагаас нь ахуулаад авах боломжтой болоод явдаг шүү. Нүд кавч миний ах. Тэр ийм мөг шиг юмнууд тэгээд годомжаар явж идэж тэнэцтэй. Тэр юм би миний ах. За та аюулаас хамгаалах малгайг өмсч үзье. Аюулаас хамгаалах малгай ингэж өмсгөө. Гомсон ч гэсэн. Дэшаараа юм дэшаа. Тэр болчихлоо. Болчихлоо өөрөө. Энэ одоо хиний жижиг амьсан. Хуцаа хураалтаа чи. За ингээд хичээл эхлэхээс 3 хоногийн өмнө сургуулийнхаа вебсайтаар ороод нууц үгээ хийж байгаад энэ жил хүүхэд маань ямар ангид орсон бэ гэдгийг нь мэдэх боломжтой болно. 1-р ангийн 4 бүлэг байгаа юм байна. Гараад ирсэн байна шээ. За энэ 10 миний хуучин 1-р анги учраас энэ дээр тарах нэ. За орж харцгаая. За. Энэ 1-р ангийн хүүхдүүдийн нэр. 1-р юунд бол алга. Нэгийг нэгт. Хэро. Хэро. Энэ 2-р нэгийн 2-р бүлэг. Кокоро-жан. Миний хүү тэгэхээр аль анги байна? 2. Миний хүү яаж мэдсэн юм бэ? Өөрөө 2-р анги гэдсэн. За ингээд миний хүү нэгийн 2-р анги боллоо. Баяр хүргэе. Энэ чинь Монголд болохоор ингэж хэлдэг байхгүй 6-гийн А, 6-гийн Б гэдэг чинь. 1-ийн А, 1-ийн Б гэдэг ангиуд байдаг байхгүй Монголд. Миний хүү болохоор 1-ийн Б гэсэн үг байна шээ. Зэрэгтэй явж байгаа. Зэрэгтэй явъя миний. Цэцэрлэгтэй явъя. Хаваараа хөргүүлэх гэж байгаа тийм миний охин. За миний охин явчаад ирээ. Тэрэшээ. Тикимас. Явж өглөө дөө миний охин.
Дурсан зураг нь одоо биелэх өдөр шүү дээ өнөөдөр. Сургуульд орож байгаа. Орох цаг нь болцсон ч байх ш. Наса хурдан юм. За ингээд амндын сургуулийнх нь ганц нэг юм дутуу байсныг нь гарч авчаад одоо гэртээ орж хоолоо идчихээд хааннаг аваад тэгээд явцгаандаа тий. За юм. Гами. 그래도 소다. 레몬 소다. Хүүгээ сургуульд орох гэж байгаа гэж бодсон чи итгэхгүй нэ. Шинжираарай наа. 이거는요? Ийм томплцсон гэж таар. Сайхан Анна шиг жижигэн байсан шүү дээ. Мэдээчөө. Нэг яарлагын харьны дээр пиццатныхын ярлаг жоохон дэшээ зохиочч. За миний хөөж рүү хартаа. Ой. Strawberry sheets on your bed. 6 も鉛筆グスアナンダさん、間違ってないですね。鉛筆を持つのは右手、左手です。右手ですね。はい。学童は。おめでとうございます。あ、紙が。This Rico Shield namin. Нэлээд хуучны сургууль гэдэг нь тэгж шүү. Гэтэ тийм багцсан гоё юм шиг тийм. Таблет дээр нэг юм хэлдэг шүү. Хатгалтай байна. Аргадаг гэсэн. Нэг юм яачих тийм. Студент нэг юм авч зогсчихсон шүү дээ. 返事の準備大丈夫ですか？2組の皆さん、元気なお返事が素敵です。これからよーくお話を聞いて、たくさんのことを一緒に勉強していきましょう。Strawberry sheets on your bed. 6 months of dream. За ингээд бүх юм маш нарийн зохион байгуулалттай болж өнгөрөөд тэгээ хүүхдүүд анги руугаа явсны дараа эцэг эхчүүдэд ирэх 2-7 хоногт хүүхдүүдийг хэрхэн сургуульд нь дасгаж одоо баг багаар хэрхэн юмаа зөөж авчрахын, яаж амьдралд нь тасгахын гэдэг тэр мэдээллүүдийг, хичээлийн хувааруудыг нь болон бусад одоо бөглөх ёстой мэдээлэл гэх мэт зүйлсийг дуулгаж ярилцсны дараа хүүхдүүдээ очиж ангиас нь хүлээж аваад ингээд харахаар болж байна. Өнөөдөр нээлтийн яслал энэ хүрээд өндөрлж байгаа юм. Харин маргаашнаас эхлээд бид нэр чинхнээсээ яг өглөө хичээлдээ явж эхэлнэ. Гэхдээ эхний 4-5 за баг эхний 7 хоног бол ерөөсөө энэ сургуулийн амьдралд хэрхэн дасах тухай хичээл орно. Өөрөөр хэлэх юм бол хурж ирээд гутлаа яаж тайлахын, хаана тавихын, цүнхээ яаж тайлахын, хаана тавихын, дээрэс нь хичээлүүдээ яаж ялгаж хаана тавьж яахын, 0 орж яаж бие засахын, хоолоо яаж идэхин гэх мэт энэ одоо сургуулийн амьдралд дасах хичээлүүдийг 2-7 хоногийн турш заана гэж
хуваар дээр нь бичсэн байсан. Мөн өглөө болгон хурж ирэхэд нь бага сургуулийн сурагчдын дээд ангийнх нь хүүхдүүд дүүнэрээ ингээд тосож аваад ангийн зааж өгөөд ангид нь оронгоо дахиад ах эгч нар нь хүлээгээ зогсож байна. Хичээлийг нь гаргаж ирж ялгаж өгнө, хаана юугаа хийхийг нь зааж өгнө гэд туслаад байж байгаа нь бүр маш гоё байсан. За одоо энэ хэсэгт болохоор Ананд маань сургуулийнхаа биеийн тамирын талбайд гүйж тоглож байгаа нь харагдаж байна. Тэр энэ ах унтаж ирсэн. Эндээс бараг зүчих юм шүү тий. Юг. Энэ хань Үгүй шүү дээ, нэгээ дандаа ингрээсээ зүчих шүү дээ. Хүн байна. Ингээ яач энийг бодхомол минийх хамаагүй хүндэл болно л да. Тэгээд ихчээ штэ. Гамбарэ. энэ одоо сорон тэгээд том болно шүү дээ. Дараа жилээс. Райны ихэд Токио очсон юм байна. Цаалцсан 2-5 хай. Эхлэхэндээ юу дээр хатах юм байна. Яа бурхан. За аава ээжээ Анандаг ангид нь оруулж өгөө. Тэгээ гарын авснаас хойшоо юу болсон миний хүн? Юу зорхоо дуртай уултай энтэй хийс. Ваа тийм үү. Бүгдээр ингээс нас ус юм уу? Зарим нь гараа өргөөгүй юм. Миний хүү гараа өргөсөн мө? Миний хүү тэгээ юу зорих дуртай гэж хэлсэн юм? Такапата. Юу вэ? Чигнэсээ. Платан. Сплатон гэж хэлсэн юм. Ээ, твист миний хүү чинь. Сүүлийн дандаа сплатон зорих дуртай л байгаа тий. За, тэгчээ дараа нь. Дуртай хоол юу вэ гэж асуух юм бол? За, ямар олон тартай гэсэн? Пизза гэсэн үү? Өөр юу ярьсан таад? бас юм сенсэн юм зорсон. Тийм үү? Тэр самбар дээр үү? Тийм. Сенсэн юу зорсон юм? Покемон, Доraemon. Вау. Тэгээ бас Мики. Мөрхий. Тэгээд ийм жохон сармас гарах юм бол мини явуулсан. Тэгээ бас ивонтэй юм бас. Тийм штэ. Миний өгийн хажуу талын охин Ясаши байсан уу? Ийдэг охин байна уу? Илтгэв. Ийдэг биш юм байна уу? Юм ярьдгүй юм байна уу? Ясаши? Дэлжээс. Ямар санагдсан сургууль? Бондо. За маргааш нас тэгээд хичээн штэ миний хөө. Жохон яваад ирэхээр бүр гоё болоод ирнэ. Анна агаагаа ч сургуульд оруулчаад жохон унтчихагаад хүрээд ирсэн. За тэгээд доошоо ингээд тонгоо тавьна хөө. Энэ жоохон дээр юм уу? Энэ бол амар амархан төдөлтэй юм шүү дээ. Маш их зүйлсийг бичиж тэмдэглэж унших. Өнөөд. Одоо ч ихтэй хараа сурж ин да дээр нь. Цайда. Цаад бол миний хувцас өмсөд цайгаа авах гарыг да. Баггүйсэн шүү дээ. Сэрүүлгэр миний өгийн сэрүүлэг дуурсан шүү дээ. Ананда. Асадисю. Хайобилисю гэд дуурчээсэн шүү дээ. Дуураагүй шүү дээ. Яа ба. Чи бэлтгэлтэй байлаа. Юу ихтэй миний хордлоо ээж хөө. Ээж нь тэгээ өнөөдөр сургууль дээрээс нь биш юу Росонгийн тэндээс тасч байгаа юм байлээ шүү заа. Росон хүртэл
багштай хамт юм биш үү? Сенсет хамттай. Oh my god. За ингээд Аннагийн манд юм. Ананд тэгэл өөрийнхөө юмыг яцгаа. Явида. Яс ихтэй. Халуун бороо юм тий. За. Жохон яран бол явна та. За миний өнөөдөр сургууль руу зам цааш шүү. За явчихлаа. Ээж нь ерөөсөө зам. Зааж явахгүй шүү. За. Зя Аннагийн цэцэрлэгийн гадаа ирсэн чинь 8:30 болоогүй гээд хаалх нь нэгдэггүй. Угаасаа ер нь юм байлаа. Энэ жоохон иртэрчлээ хүүхдээ минь аваач гээд ер нь ямар ч нэмэргүй. Яг л цагтаа хаалх нь нэгдээд яг цагтаа оруулж байгаа юм тийм. Одоо 5 минут хэлээгээд дороогүй газар зогсож байна. За ямар ч байсан амжилттай хоёлын юм авлаа. Харамач? Харамаг. Вау. Анстам. Хүчтэй сэлтэй байна. Oh my god. Зэрэг ах юм сайн. Энэ хоёрын чинь цаг нь яг зэрэг. Ямар хэцүү байгаа сайн. Ингээд бэр энэ талтай бэр. Энэ талтай. Аа. Са. Энэ талтай бэр амтай. Яшга. Oh my god, стемнихо. Чим. Миний охин дэж юу? Ананда сургуулийн анхны өдөр азкараа сумаар штэ. За ингээд энэ адагийн хавчлыг нэрээд өндөрлөж байна. Дараагийн хавчлаараа уулзлаа. Түр баяртай. Баяртай.